За энэ өдрийн минь төргийа. За энэ тайлантай ингээд жил болгон танилцж байгаа. Тэгээ энэ удаагийн тайланг бол нэлээд анхааралтай уншиж үзлээ. Тэгээ ерөнхийдөө болохоор хүний эрхийн комиссийнхан маань энэ тайлангаа илүү сайн бичиж болох байсан юм шиг санагдаад байна. Зарим зүйлүүдийг орхигдуулсан байна гэж үзэж байна. Тэгээ энэ талаараа тайлбарлая. Хоёр зүйл дээр онцлоод ярив. За мэдэх хэрэгтэй холбоотой тэгээ хүүхэд хамгааллын тогтолцооны талаарх гэдэг. За ингээ үндсэн хуулийн үг дээр ижилж байгаа тий. Танаа тайлангийн бүтцийг ингээ харахаар үндсэн хуулийн 16-гийн 11 гэр бүл эхний алхас хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалнаа гэж. За ингээ явж байгаа төр хамгаалах байруудын талаар бичээд нэг цэгийн үйлчлэгээний төв ажиллаж байгаа боловч орон нутагт хүрчэмж байхгүй үйлчлэгээний орчин эрсдлийн боловсон хүч ингээд нөгөө ер нь бүх хүний л мэдж байгаа зүйлсийг бичсэн байгаа юм л та. За яагаад юм бол гэд харангууд шаардлагатай зардлыг наривчилж төлөвлөөд төсөвт тусахгүй байгаа учраас гэж бас л байдаг шалгуур байхгүй. Тэгээ ингээд хууль эрхцэн орчноо харахаар уул нь бид нар 2024 оны 1-р сард шинчилж найруулсан хүүхэд хамгаалах хуультай. Тэгээ зөв өгүүлбэр байна хүүхэд хамгаалах хуулиа хэрэгжүүлье гэд шийдэл байхгүй. Яг яаж хэрэгжүүлэх нь зүгээр юм. Улсын хурлын тогтоор батлагдах гэдэг шүү дээ. Яг тогтоол дээр зүгээр одоо бүх хүний бараг логикороо нэг жаахан бодоод суухад гарч ирэх хэсэг өгүүлбэрүүдийг нийлүүлээ тайлан бооцсон. Нэг бол хангалтгүй гэж хармаар байгаа байхгүй. Хүүхэд хамгаалах тухай хуулийг наривчлаад уншлаа. Нэлээд хангалттай зохицуултууд нь бол суудсан юм шиг. Тэгээ газар дээр буухгүй байгаа юм шиг байна л та. 24 оны 1 сард шинчилж найруулагдсан. 24 оны 7 сард парламент шинээр бүрэлдсэн. Тэгээ магадгүй ингээ хөрсөн дээр арай буухгүй бас л журмууд нь байхгүй нь. Тэгвэл яг ямар журмууд байхгүй вэ? Тэрийг ярих хэрэгтэй байхгүй. За ингээ хүүхэд хамгааллын хэсэг дээр цаашаа явангууд цахим орчинд үлдэгдэж байгаа янз бүрийн асуудлууд ерөөсөө дурддаггүй бах юм. Энэ дээр ямар нэгэн гомдол ирсэнгүй юу? Юу тохиолдсон болоо цахим орчинд асуудлууд үүсэж байгаа талаар огт дурддахгүй байна. За ингээ Өмнөг аймгийн ахлах сургуулийн хүүхдүүдийн дунд эссе бичгийн уралдааныг зохион байгуулж ирсэн. Сая 100 үл 2 дугаар сард. 1 минутаа нэмээд авчиад ар. За минут. За ингээ цогццын сумын 11 дугаар ангийн нэг хүүхдийн эссен дээр байгаа. Өөрсдийнхөө багаараа авсан судалгаанд мэдээллийг зур одоо уншиж танилцуул. Манай суманд насанд хүрээгүй 5 охины 3 нь цахим дээрлэлт дарамт шахалтад өртөж байна. Цахим орчин 7 охин тутмын нэг нь эсрэг хүүснээсээ ямар нэгэн гаж зураг бичлэг авж байна. Тэгээ 1 сарын хугацаанд зохион байгуулсан ахлах ангийн хүүхдүүдийн дундах тэмцээнд өөрсдөө статистика бэлдээд гаргаж ирж байгаа асуудал нь энэ. Тэгээ манай хүний эрхийн комиссийн мэдж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ энэ яагаад дурддагтгүй? Энэ дээр хариулт авъя. За хэн хариулах ажлын хэсэг 4-р микрофон хүний эрхийн үндэсний комиссоос хонон хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн хариулъя. За уян гишүүний асуултанд хариулъя. За хүний эрхийн үндэсний комисс хүүхэд эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг. Таны дурдсан энэ хүүхэд хамгааллын тогтолцооны одоо бүтц нэгжүүдийн талаар бол өмнөх хэлтгэлүүдтэй хүний эрхийн үндэсний комисс одоо бас үнэлгээ шинжилгээ хийгээд танилцуулаад тэрний мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ эдрийг бол үтсэн байгаа. Тэгээд энэ удаа нэг цэгийн үйлчлэгээний төвтэй холбоотой ялангуяа төр хамгаалах байртай холбоотой ахис дэвшил гарсангүй юу гэдэг талаас нь бас илүү харсан. За хамгийн тулгамдж байгаа асуудал бол энэ төсөв хөрөнгөтэй холбоотойгоо та бас зөв хэллээ. Үнэхээр бодит амьдрал дээр бид нэр хэдийгээр одоо эрх зүйн орчныг сайжруулсан бүтцийг бий болгоцсон ч гэсэндээ яг одоо анхан шатны нэгжин дээр ажиллахад шаардлагатай тэр зардал төсөв хүний нөөцийн энэ доктортой бодол аюулгүй байдал энэ баталгааг нь бол бид нэр хангаагүй өнөөдрийг хүртэл ингэж явж байгаа учраас бид нар энийг дахин ингэж дурдж явж байгаа гэдгийг бас танд дуулгая. За хүүхдийн үеийнгийн дээрлэхэлт захим орчинд хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг мөн ялгаа байхгүй хүний эрхийн үндэсний комисс ялангуяа
одоо 24-т ихтгэлтэй бол энийг бол тухайлан хүндсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ технологи ашиглаж энэ үдингийн дээрлэлт цахим орчинд ялгарлан гадуурхалд хүчирхийлэл үлдэж байгаа энэ асуудлыг бол бид нэр хөндөж гаргаж тавьсан. За энэ хүрээнд бол Улсын хурлын тогтоол мөн гарсан байдаг. За сүүлд энэ оны эхэнд бол боловсролын сайдад бол Хүний эрхийн үндэсний комиссийн даргын зөвлөмж бол явсан байдаг. Энэ нь бол үдингийн дээрлэлтэй холбоотой цогц арга хэмжээ авахыг бол одоо зөвлөсөн ийм зөвлөмж явсан байгаа. За, оюун гишүүн тодруулжсэн. За та хэднээс маань бол зөвлөмж дүнлэл дээр явчт юм байна тий. Тэгээ хэрэгжилт нь хангалтгүй байгаа учраас төр хамгаалах байрныхаа асуудлыг 24 төр илтгэлээс 25 руугаа давтаж оруулаад гайг болцсон гэж үзээ захин дэрэлтгэлтэй оруулт хүм. Улам муудаж байгаа штэ. Тэгэхээр хариулт хангалтгүй байна. Та тайлангаа дутуу ичсэн байна. Гэхдээ тоглоомч хүн чи одоо орчин үед гэл нэг их олон хуудас юм уншаал үргэлжилсэн үгийн зохиол шиг байгаа таахгүй юм. Тэгээ одоо цаг үетэйгээ нийлж алах хэрэгтэй байна. За хоёрдугаарт энэ хүний мэдэх хэрэгтэй хэсэг. Үндсэн хуулийн 17-гийн 6 хүний эрх нэр төр алдар хүнд улсын батлан хамгаалах үндэсний аюулгүй байдал нийгмийн хэв журмын хангах зорилгоор задруулжуулах төр байгуулах хувь хүний нууцыг хуулиар тогтоо хамгаална гэдэг. Энд ерөөсөө одоо сошиал дээр ямар нэгэн худал бүтгэлэг гаргаад ямар ч үндэслэхгүй мэдээлэл гаргаад тэр нь хүний мэдэх хэрэгэд нөлөөлөд ахад судалсан нэг өгүүлбэрч алах. Яагаад юм бол? За, дөрөвдүгээр микрофон ажлыг хариулъя. За, оюун гишүүний асуултанд хариулъя. За, энэ мэдэх хэрэгтэй холбоотой асуудлаар бол хүний нийтийн мэдээллийн тод байдлын тухай хууль, за төрийн болон албаны нөөцийн тухай хууль дээр хийсэн судалгаан дээр хийгдсэн байгаа. За, энэ дээр ер нь бол энэ нийтийн одоо мэдээллийн мэдэх хэрэгтэр бол энэ төрийн байгууллагуудын одоо хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд мэдээлэл өгж байгаа дүүд дээр судалгаа хийгдэж явсан. За, нийтийн мэдээллийн ил тодуудын хуулиар 67 төрлийн мэдээллийг ил тод болгохоор хуульчилсан байдаг. За, тэгэхэд төрийн болон албаны нууцын хууль дээр бол тухайн одоо хуулийн зохицуултуудын хоорондоо уялдаа холбоотой зохицуултуудыг судалсан. За, тэгэхээр нөгөө судалгааны болон одоо энэ илтгэлийн хүрээ хязгаар маань бол зөвхөн энэ төрийн байгууллагуудын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд л хийгдсэн байгаа. За, сүнж гишүүн юу дарах нэмж хариулъя. 3 дугаар микрофон. Оюун гишүүний хоёр асуултанд нэмж хэлэхэд эхний цахим орчин дах гендрийн цахим технологи ашиглан үйлдэж буй гендрийн ялгалан гадуурхалт гэдэг өнгөрсөн жил бид нэр авч үзсэн юм а. Илтгэлд авч үзсэн. Тэрний хамгийн гол өртөж байгаа хүмүүс нь хүүхдүүд, өсвөр насныхан. За, тэгээд нөгөө бичиг дижитал литераситээс хамаатай энэ хүмүүс өртөж байна гэд. Тэгээд тэр нэг 33 төрлийн олон улсад ийм мөшөгдөг, дарамталдаг, зураг, бичлэг эвлүүлдэг түүнийг нь ашиглаж эргэж өөрийг нь занал хийлдэг, мүлжлэгт өртдөг гэд. Энэ дээр бид нар өнгөрсөн жилийнх дээр энэ тухай илүү наривчилж авч үзээд тэгээ үүний мөрөөр арга хэмжээ авах шаардлагатай байна гэдэг саналыг уламжлаад Улсын хурлын 77 дугаар тогтоолд энэ санал орсон юм а. Нэг асуудал бий. Ингээд бид нэр тогтоолд орцоо ингээд орхиогүй. Цахим орчинд үйлдэгдэж байгаа хүүхдүүдийн, эмэгтэйчүүдийн залилан болон бусад гэмт хэргийн эсрэг бид нар нөгөө За, хариултаа дуусчихъя. 3. илтгэлээс гадна бусад арга хэмжээгээр хөгжлүүлж авч байгаа гэдгээ хэлээ. Хоёр дахь асуулт энэ нэр төр гутаах дурмлагтай холбоотой. Бид өнгөрсөн 2 жилийн хугацаанд олон нийтийн хяналтыг технологи ба хүний эрхээ сэдвээр 11 дэд сэдв задрах юм бол 16 сэдв болж байгаа. Энэ хүрээнд авч үзсний нэг нь энэ. Түүнийгээ бид нэр сая 5 сарын 14-нд илтгэлд оруулаагүй. Тэгтээ 14 сэдвийг тусдаа тайлан болгоод энийг бид нар олон нийтийн хүртэл болгосон. Төрийн эрх бүхий байгууллагууд бас хийх ёстой ажлыг ялангуяа засгийн газарт тусдан зөвлөмжийг гаргасан бөгөөд яг тэр хүрээндээ зөвлөмжийг нь энэ дээр ч гэсэндээ бас оруулсан байгаа. Тэгээд энэ тэрэнд орсон бэ. Нэр төрж гутаах дормжлох энэ асуудлыг тэнд тусдан нэг сэдв болгоод бид нэр бас тэндээ авч үзээд ямар арга хэмжээ авах ёстой байгааг дүгнээд зөвлөмжийг нь засгийн газар ерөнхий сайдд төрүүлсэн болохыг бас танилцуулъя. За, баярлалаа. Сүхбаатарын Эрдэнэт гишүүн
асуулт асууж үг гэлнэ. За